Монгол ардын үлгэр 3 таадаг. Эртээ урдын цагт нэгэн эмгэн 3 таадаг нэртэй 3 хүүтэйгээ амьдардаг байжээ. Тэднийх ганц үнэтэй юмсанж. Тэгтэл нэг өдөр ганц үнэ нь ор сургагүй алга болжээ. Ингээд 3 хүн үнэгийн хэн авсан эсвэл чон охоод идүүлсэн аль нь болохыг мэдхийн тулд таая гэж шийдцгээжээ. Том ах нь хулгайч авч явсан байна. Гэвэл дунд ах нь хүнсэнд хэргэлжиж хэмээн таацгав. Харин отхон дүү нь Ширнэн гэдэг хүн авсан байна гэж таалаа. Тэгээд Ширнэнгийнд очиж үнэгээ нэхэж гин. Өнөөх Ширнэн би аваагүй гэж мэлцжээ. Тэгэхээр нь цогт Арслан хааныг гуруулаа очиж мэдүүлв. Та 3 түүнийг эдсэн гэж хэрхэн мэдсэн бэлээ? Гэж хаан асуув. Бид 3 тааж мэдсэн хэмээн хариуллаа. Та 3 тийм сүрхий тааж мэддэг юм бол би юм таалгаж сорж үзнэ хөө. Алив түр гарцгааж бай гэд 2 гангар шаазанд аалц хийгээд хөмөрч орхилоо. За та 3 энийг таачих. Oh no. Том ах нь арзайсан эрзээсэн юм байна гэжээ. Харин дунд ах нь амтай голтой юм байна да гэд хоошоо ухарлаа. Арзайсан эрзээсэн болоод амтай голтой юм бол аалзал байна да хэмээн отхон дүүн таажээ. Гэтэл хаан та 3 гарч вэ гэд нөгөө 2 шаазан аяганда чавг хийгээд хөмөрч тавилаа. За та 3 үүнийг таагаарай. Улаан өнгөтэй юм байна гэж том ах нь хэлв. Голдоо ястай юм уу да гэж дунд ах нь таалаа. Улаан болоод голдоо ястай бол чавгал биз гэд отхон дүүн хэвнэг хариулав. Та 3 үнэхээр мэргэн юм. Бүгд зөв таалаа шүү дээ. Ширнэн чи тэр үнэг төлж өг гэж хаан зарлиг болгов. Ингээд 3 таадаг үнэгээ төлүүлж аваад гэртээ харжээ. Ийхүү он цаг улиран өнгөрч хаан насан эцлэх цаг нь болж ийм зарлагдаж гинэ. Миний албат нарт 3 мэргэн хүү бий. Тэдний отхон дүүгээр нь хаан суулгаарай. 2 ахын түшмэл ноён болгоорой гэж захиас зарилгаа хэлээд насан эцэслэж гинэ. Ингээд ах トゥ 3 таадаг хаан ширээнд суугаад амар сайхан жаргажээ.